За өнөөдрийнхөө мэдээлэлд орж ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. За өнөөдрийн мэдээлэл юун тухай вэ? Аялын тухай, далайн аялын тухай хэрхэн одоо хуримтлал цуглуулж байгаад өөрийнхөө одоо таатай нөхцөл байдлаар стрессгүйгээр нэг дор их мөнгө төлөхгүйгээр аялж болох вэ гэдэг талаас нь хэлж өгнө. За гишүүнчлэл гэж яг юуны гишүүнчлэл болох гээд байгаа яаж явагддаг вэ гэдэг талаар. За намайг танихгүй хүмүүстэй өөрийгөө танилцуулъя. Би бол Жинжи Чимгээ гэж Австри улсад амьдардаг. 22 жил одоо энэ улсад амьдарч байгаа юм хүн байна. За компани танилцуулгын хувьд болохоор Америкийн компани одоо эх жил 2026 онд 10 жилийнхэн одоо ойг тэмдэглэх гэж байгаа. За 10 жилийн ойгоо бүр 7,000 гишүүдэд цуглуулад нүсэр том ийм одоо том конвеншн хийхээр одоо экс-Югослав Серб улсын нийслэл Белград хотод хийхээр бол төлөвлөд байгаа. За тэгээд 10 жил гэдэг бол бас нэлээд ихийг өгүүлж байгаа гэж бодож байна. Тэгээд энэ хугацаанд 200-аад орнд үйл ажиллагаагаа явуулсан сая гаруй гишүүдийг нэгтгэж гисэн ингэ явж байгаа. За Монгол хүмүүсийн хувьд маань энэ аялын компани ямар байдлаар хүчтэй ингэж холбогдож ирсэн бэ гэхээр ер нь ковидоос хойш бол маш ихээр одоо монголчууд маань хэдийгээр далайд гарцгүй ч гэсэн энэ аялын компани давуу талыг ашиглан бидэнд олгож байгаа энгийн хүмүүс зориулж олгосон тэр гоё боломжийг нь ашиглан аялсан хүмүүсийн тоо 6,000 гаруй болоод байгаа юм байна. Тэгэхээр энэ бол маш том тоо байгаа зү тэ. Тэгээд зарим одоо онгоцууд дээр далайн 5 хоттой зэрэгэлэлтэй энэ өндөр зэрэгэлэлтэй онгоцууд дээр 4 гэр бүл одоо өнөөдөр хүртэл хурмаа хийсэн байна. Монголчууд энэ тухай ярьж байгаа шүү. За тэгэхээр энэ маань монголчууд маань ерөөсөн маш их боломж олчийг шүүрч авч ашиглаж ингэж байгаа хүмүүс хэдийгээр бид нар далайд гарцгүй ч гэсэн хэдийгээр бид нар бусад улс орнуудын эдийн засгийн одоо квот шиг тийм өндөр биш бага орлоготой жирийн дунд орлоготой иргэдэн их байлаач гэсэн далайн аяллыг маш ихээр хийдэг хүмүүс ээж байна. Тэгэхээр бидний өөрсдийн маань уугуул тэр нүүдэлчин аялах, үзэх, явах гэдэг тэр нэг үндсэн тэр бидний одоо цуснд байгаа тэр сонирхолтой энэ аяллаа маань бас философи айгуу сайн холбогдож өгдөм болов уу гэж би боддог. Монголчууд бол ерөөсөн их мөнгийг ч юм уу эсвэл эд хөрөнгийг одоо ямар нэгэн тийм материалын зүйлийг эрхэмлэж байгаагүй юу эрхэмлэжсэн гэхээр явахыг, үзхийг, харахыг тэгээ байгаль дэлхийтэйгээ холбогдохыг, сэтгэлийн одоо баяр жаргал эдлэхийг амар амгаланг олохыг л эрхэмлэж байсан маш их байгальтайгаа холбоотой байсан дэлхийн ертөнцийг таньж мэдэхэд дуртай ийм хүмүүс учраас энэ маань ингэж их одоо хүмүүсийн сэтгэл төрсэн байдаг байхаа гэж боддог. За яаж одоо энэ бага орлоготой монголчууд ийм их олуулаа одоо аялцсан бэ гэдэг асуулт те. За клубын гишүүнчлийн давуу талыг би эхэлж хэлж өгье гэж бодож байна. За энэ дээр бол бид нар ингээ урд нь аялахад за би өөрийнхөө хувьд Европт амьдардаг Европ жижигхэн олон улс орноор ингээд бас л хэрэндээ л би одоо бас их явж гэн гэж өөрийгөө урд нь бодож исэн. Охиныхаа хичээлийн амралт болохоор нэг тийшээ явдаг, нэг улс, нэг хотын нэг газрыг үздэг. Нэг 5 хоног ч юм уу 7 хоног тийм үү. Тэгэхээр ерөөсөө ингээд яваад байгаа юм шиг мөртлөө маш их бас мөнгө зориулаад байгаа. Тэгээ нэг газар очиод ирэх чи хэдэн мянгаар нь урсгачаал ирж байгаа шүү дээ. Тэгээд байгаа мөртлөөсөө ерөөсөө аялсан газар нахиж өгдөггүй байсан байхгүй юу. Тэгээд аялын компанид яг энэ компанитай бол би 2023 онд анх одоо гишүүн болж орж ирээд 2 жилийн турш зүгээр л хуримтлан цуглуулсан. Мөнгөө хийгээл өсгөөл хадгалаад ингээд 2 жилийн турш хадгалж одоо өсгөж байгаад анхныхаа аяллыг арабын одоо орнуудаар хийжсэн. За тэгэнгүүт би тэгж анх аялж ирснийхээ дараа юу ойлгосон бэ гэхээр би өөрийгөө яваад байдаг хүн, аялаад байдаг хүн гэж бодсон байсан чинь биш байсан байж тээ. Ерөөсөө нэг дор богиногоон хугацаанд 7 хоногийн хугацаанд 3 улсын 4 хот, 5 хотыг эсвэл 5 улсын 7 хотыг хүртэл үзэх аялал байгаа шүү дээ тий. Тэгэхээр маршрутаас хамаарат ийм жоохон хугацаанд ийм бага зардлаар ерөөсөө бүх зүйлийг нэг дороос авдаг ийм тав тухыг тэгсэн мөртлөө аялах амрах мэдрэмжийг ядрахгүйгээр тий стрессгүйгээр тэгээд дээр нь хамгийн чухал зүйл нь болохоор зэрэг бид нар нөгөө
зовж олсон, цуглуулсан нөгөө мөнгөө нэг дор үрчдэг те аялахад нэг дор үрчээд эргэж ирээд нөгөө саяныхаа одоо аялал амралтандаа зориулсан мөнгөнийхөө төлөө стрессддэг бид нар сая одоо бас их мөнгө үрцсэн биш одоо бушуухан тэрийг нөхөж олохын тулд тэгээ дараагийн 2 3 жил маш эрчимтэй ажиллах шаардлагатай болж идэг те. Тэгэхээр зэрэг энэ стрессээс чөлөөлөгдөж байгаагаа ойлгосон байхгүй. Тэгээд дээр нэмээд маш олон хөнгөлөлтүүд байгаа юм байна гэдгийг олж хараад тэгээд ирснийхээ аялдаж ирснийхээ дараа яг 23 оны 12 сарын сүүлээр тэгээ шинэ жилийг тааруулаа бас явж байсан. Тэгээд 24 оны 1 сард би аяллаасаа буцаж ирээд өөртөө нэг шийдвэр гаргасан. Энэ бол ерөөсөн энэ гоё аяллаа, энэ гоё боломжийг, энэ таатай нөхцөл байдлуудыг монголчуудаа хэлэх юм байна. Тэгээд монголчуудаа гэлтгүй ер нь ойр дотны найз нөхөд тэгэл ерөөсөн хүн болгонд энэ хэмнэлтчээ хэрэгтэй байна л гэдгийг ойлгосон. Тэгээд ирээд яг бизнесээр нь ажиллаж эхэлснээс хойш бол яг жил гаруй хугацаа одоо 2 жил шахам хугацаа болох гэж байна. За тийм учраас өнөөдөр та бүхэндээ үүнийг одоо бас яриад сууж байгаа. За яагаад хүмүүс ярих хэмжээнд хүрсэн бэ гэдэг бол ерөөсөө би өөрөө явж аялж ирснийхээ дараа өөр дээрээ гарч байгаа тэр химнэлт ая тав тухтай тэгээд бүх зүйл нэг дор байгаа явдал бол үнэхээр сайхан байсан. За би түрүү хэлсэндээ Европ жижигхэн учраас бид нар ингээд машин тэргээр эсвэл автобус галт тэргээр ингээд биеийн рүү ишээ тийшээ ингээд яваад идэг. Машин тэргэнд одоо гэр бүлээ аваад ингээд нэг талаас нэг рүү давхихад бол хол биш л дээ 600 800 1000 км-т бид нар энэ тэнд очиод идэг тий. Гэхдээ юу гэж маш их ядаргаагүй тав тух тэгээд тэн дээр маш олон давхар хэмнэлтүүд байдгийн байна гэдгийг л энэ дээрээс үнэхээр тод олж харсан. За тэгээд энэ юуны явцад презентацийн явцад та нар маань үнэхээр тийм байна гэдгийг ойлгох болно. За тэгээд миний сургалт мэдээллийн дараа асуух асуултуудаа та нар маань асуугаарай. За тэгээд энэ юуныхаа чат хэсэг дээр бас асуултуудаа санаандаа орж ирж байгаа асуултуудаа бас бичээд тавьчих болно шүү. За компани бол гайхалтай. За 10 жилийн үйл ажиллагаагаа явуулж явах энэ хугацаанд Монголдо хүртэл компани үүсгэн байгуулагч нь бол очиж байсан юм билээ. За тэгээд компани үүсгэн байгуулагч Майкл Хайчсон гэдэг хүн бол өөрөө хувийн хөгжлийн ментор тийм хүн байгаа. Одоо тийм учраас хүмүүсийн манлайлал, лидершиптэй тэр хувийн хөгжил тал дээр насрын анхаарал тавьдаг. Ялангуяа лидерүүд буюу одоо түнш гишүүдээр өөрийн гэсэн бизнесээ босгох гэж байгаа хүмүүст давхар бизнесийн пассив орлого босгох зорилготой одоо хүсэлтэй хүмүүстэй зориулсан яг чиглэлийнхэнтэй сургалтыг одоо маш ихээр өгдөг. Тэр сургалт маань биднийг энэ компанид одоо гишүүнчлэл үүсгэсэн, түншийн гишүүнчлэл үүсгэсэн хүмүүстэй зориулан үн төлбөргүйгээр бүх сургалтуудаа ингээд тавьж өгсөн байж байгаа. За компани зүгээс ерөөсөн сургалт мэдээллээр бол одоо бараг 7 өдрийн 3-4-т нь компаниас монгол хэл дээр орчуулгатай мэдээлэл явж идэг. За бусад өдрүүд нь бол Монголын маань инкрузинг гişүүд хувааж аваад ингээд өнөөдөр шиг ийм мэдээллийн сургалтуудыг бас явуулж яадаг байгаа шүү. За тэгэхээр компани бол одоо хүмүүсээ сургахад ерөөсөө л хүмүүсийг боловсруулахад хувь хүний хувьд хөгжүүлэхэд маш өндөр анхаарал тавьдаг компани гэдгийг л би үнэхээр баяртайгаар хэлмээр байна. Би хувьдаа одоо өнөөдөр хүртэл одоо 12 оноос хойш дандаа гэрээсээ ажил хийдэг, онлайн бизнес хийж өөрийн гэсэн одоо нэмэлт орлогыг гэрээсээ бий болгож байгаа ийм хүн байж байгаа. Гэхдээ энэ хугацаанд би маш олон янзын ажил хийж, олон янзын одоо энэ нэтворктэй бизнесүүдийг хийж ирсэн. Гэхдээ энэ аялын компани шиг ийм гоё одоо бүх юмыг нь хүмүүстэй ингээд Монгол ямар хэл дээр юм бэлдээд ингээд өгчдөг мэдээлэлээр ингэж сайн хангадаг ийм ихтгэлтэй найдвартай гайхалтай компаниг бол үнэхээр үзээгүй. Би тэгээ үнэхээр энэ аялын компани дээр тогтож үлдсэн. Тэ одоо бол зөвхөн аялын компани хийж байгаа. Аялын компани дээрээ одоо маркетингаар нь ажиллаж байгаа. За энэ аялал хэн зориулагдсан? Энгийн хүмүүс зориулагдсан. Энгийн гэдэг нь юу гэж байгаа юм гэхээр бага орлоготой одоо урд нь бол энэ аялал маань дэлхийн одоо маш
баян хүмүүсийн аялдаг зөвхөн тийм аялал байсан тий саяхан хүртэл. Тэгвэл монголчууд маань ийм олноороо аялсан байна гэдэг бол бид нар мөнгөө баг сар болгон хуримтлуулж байгаа, цуглуулж агаад аялж болж байгаа юм. За тэгэхээр энэ бол маш том давуу тал тийм ээ. Танд ийм таатай нөхцөлийг бүрдүүлж штэ сар болгон одоо $100 гэдэг бол манай Европт гэтэл дэлгүүрт 2 удаа ороход ерөөсөө тор дүүргэхгүй тийм их үнэтэй болсон шүү дээ тий юмны үн. Тэгтэл өнөөдөр тэр $100-аа бүр сахилга баттайгаар автоматар ингээд аяллахын хуримтлал болгоод цааш нь ингээд далд хийгээд идэх. За энэ маань байгаа. Хоёрдугаар гэх юм бол нөгөө таны сар болгон хуримтлуулж байгаа мөнгө чинь даблдаж ингээд шагнагдаж орж ирдэг. Шагналын оноо гэдэг нэртэй. За тэгэхээр компани чамайг $100 хадгалсан бол $200 болгоод өсгөөд идэг тий. Тэгэхээр ингэж даблддаг хадгаламж одоо хүү гэж ерөөсө хаанч байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар тодорхой зүйлийг үүрэг хариуцлага болгоод ингээ мөрдөөд те яг энэ дүрм журмынхын дагуу компани ямар зүйлийг биднэрт ямар хугацаанд төлөвлөл яавал бидрийг шагнаж тэр мөнгөний чинь даблдж өгөх гээд байгаа гэдгийг яг ингээд цаг тухайд нь хийгээл явж байгаа юм бол бид нар даблдсан нөгөө хадгалж байгаа бүх мөнгөө даблдж цуглуулах нэ. За энэ маань үнэхээр хаач авахгүй боломжоо гэж би бол үнэхээр тэгж анхаарсан. За хуримтлуулна гэдэг бол угаасаа маш хэцүү сэдв тий. Хүмүүс ерөөсөө хуримтлуулж мэддэггүй. Ерөөсөө дэлхийн нийт хүн ам хуримтлуулж мэддэггүй. Хөрөнгө оруулалт гэдэг тухай бол бүр ярилдаггүй. Бидний энэ хуримтлал бол хөрөнгө оруулалт гэж бараг хэлж болохоор хуримтлал байдаг. Бид нар монголчууд ялангуяа бид мөнгө хуримтлуулж авах чаддаггүй. Цуглуулад байж итэл бие биенээсээ маш их гуйдаг хүмүүстэй. Тэгээд нэг нь өвдлөөгээд гуй, нэг нь сургууль, нэг хүүхэд нь сургууль соёлд явах гэж байна гэж ах дүүнэрээсээ гуйна. Ингээл бие биенээсээ маш их мөнгө гуйдаг хүмүүс бас нөгөө дөлнөөс их өгдөг хүмүүс. Тэгэхээр зэрэг нөгөө аяландаа гэж бодоод цуглуулж ирсэн хэдийгээ байж л байгаа ямиг өгөө гэж хэлж чадахгүй. Тэгээл ингээл гаргаж тарааж өгвөл ерөөсөө хуримтлуулж чаддаггүй байсан. Би л лав хувьдаа өөрийнхөө туршлагаас ярихад те. Тэгэхээр зэрэг одоо би энэ мөнгийг хуримтлуулж энэ аяллахын дансан дээр хийдэг болсноороо тэр мөнгө маань зөвхөн намайг аялахад зориулагдаад хадгалагддаг. Тэгэхээр зэрэг би энийг гаргаад тэр мөнгө гуугаад энэ өччих ямар ч боломжгүй тий. Тэр яг чамайг зөвхөн аялахад болон чиний хайртай хүмүүсийг аялахад зориулагдсан мөнгө тэгээ бүр даблдж одоо нугарч өсөөд байж идгээ гэж ойлгож байна. За энэ бол маш том давуу тал. Тэгээд хүн ингээд нэг дор их мөнгө төлөхгүй аялна гэдэг бол биш шүү. Маш том стрессээс чөлөөлөгддөг юм байна. Энийг бол би өөрийнхөө бие дээр ч мэдэрч байна. Маш олон одоо гишүүдийнхээ одоо юугаар ч гэсэн сэтгэлдээс ч гэсэн харж байна тий. Тэгэхээр нэг дор мөнгө хэдэн мянгаар нь төлчөөд ингээд ирнэ гэдэг бол хүн жилдээ нэг л удаа аялна гэхээс биш. За жилдээ нэг аялж ивэл их юм шүү. За бараг 3 жилдээ 5 жилдээ ганц удаа аялж штэ хүмүүс. Яагаад тэгэхээр тэр мөнгийг чинь цуглуулж ээж аялах учраас тэгээ ганцаараа аялж идэг хүн гэж байхгүй. Тэгээл гэр бүлээ аваад явах болно. Давхар их мөнгүүд гарч идэг. За аяллаа давуу тал дээр бол чи гишүүн болоод хуримтлаа үүсгэж байгаа бол гэр бүлийнхээ нэг том хүнийг үнгүү ингээд чиний аялал дээр чинь үнгүү хамт аялах боломжтой. Гэр бүлийн чинь ч байж болно, чиний найз чинь ч байж болно, ээж аав насанд хүрсэн хүүхэд хинч байж болно тий. Тэгэхээр зэрэг чи нэг хүнийг давхар үнгүү аялал дээр аваа явчихдаг. За мэдээж эрэг өрөөндөө 3 хүн 4 хүн гээд авч явж болно. Гэхдээ мэдээж эрэг орныхоо хэмжээгээр үнэн нь ингээд өөрчлөгдөж явна. Ямар ч л байсан гэсэн чиний одоо цуглуулж байгаа тэр хуримтлалын сан чинь 2 том хүний одоо мөнгө байдаг шүү. Тийм ээ. За тэгэхээр энэ бол үнэхэрийн том одоо хөнгөлөлт тийм ээ. За шагналын онооны системээр аялна гэж энэ дээр байдаг болохоор хүмүүс нөгөө цуглуулж байгаа мөнгөө шагналын оноогоор хувиргаад шагналын оноо нь компани ингэж нэмж өгөөд тэр мөнгөөрөө одоо аяллаа захиалж болдог систем нь хүмүүст маш их стрессгүй одоо тий тайван амгалан байдлыг бий болгож штэ. Ингээд цуглараад бэжэг тэгж жагаад нэг тэрийг харж агаад хөөхөн өсөд ирэхээр нэг аялчнаа гэд тий. Тэгэж нөгөө нэг дор үрсэн мөнгөндөө санаа зовж дахин ажиллах хөдөлмөрлөх гээд бөөн стресс эргэж орохгүй байх нь тийм ээ. За тэгээд энэ маань бол клубын гишүүнчлэлтэй байхын давуу тал байж байгаа. За би юун дээр презентац дээр ганц нэг юм харуулъя та хэвчтэй.
За тэгэхээр хоёр давуу талыг одоо гишүүдтэй бол санал болгодог. Дэлгэц харагдж байгаа тийм юм. Insider pricing үн гээд байж идэг. Тэгэхээр зэрэг тэр insider pricing үнээр болохоор зэрэг одоо хуримтлал багтай, хуримтлаа төлөөгүй байгаа мөртлөө бүртгүүлээд ороод ирсэн. Эсвэл бүр хамгийн бага хэлбэрээр нэг $50 хуримтлалыг ингэж одоо нуурж өсөж хадгалагддаггүй ийм хуримтлалаар дээр орсон байгаа хүмүүс маань дотоод одоо гишүүдэд зориулсан тусгай хамгийн хямдралтай боломжийн тийм үнийг санал болгодог байна тий. Өөрсдийнхөө гишүүнчлэлтэй хүмүүстэй зориулсан. Гаднаас бол хүмүүс ингэж захиалж чадахгүй тий. Тэгэхэд биднэрт 17% хэмнэлт үзүүлсэн ийм үн байдаг байна. Дараагийнх нь одоо боломж нь болохоор бид нөгөө цуглуулж хуримтлуулж байгаа мөнгөө даблдж хадгалаад тий нугалж хадгалаад байгаагаа одоо аяллахын 50% хүртэл одоо юу яагаад хэмнээд захиалах боломжтой байж байгаа. Тэгэхээр энэ хоёр аргыг бол аялагч гишүүд маань бүрэн одоо хэрэгжилж болдгоо. За компани аяллаа усан онгоцны хувьд жоохон юм ярьж өгье. Анх бол би далай дээр гарахтаа өөрөө би говийн хүн байгаа. Тэгээд уснаас айдаг. Усыг огт ойлгохгүй байсан. Тийм учраас ийм цонх байхгүй битүү өрөө захиалаад би аялж исэн. Яагаад гэсэн бэ гэхээр ус харахаар дотор муу харж магадгүй эсвэл тэр онгоцсон дайвалзаад идэх юм билүү те унтаж чадахгүй чаах юм билүү гэсэн бодлоор анх тгий сахиалж байсан. Тэгээд анхны аялдаа гарсныхаа дараа би усан онгоц гэдэг нь ерөөсөө томоо юм хөвж далай дээр хөвж идэг хот юм байна гэж ойлгосон. За миний аялсан хамгийн анхны онгоц маань 19 давхар Коста Тоскана гэсэн Италийн 5 оттой онгоц байсан. Гайхамшигтай гоё онгоц байсан. Классик загвартай. Үнэхээр одоо нөгөө Титаникаар аялж байгаа юм шиг мэдрэмж надад анх төрж исэн. Тэгээд нөгөө юун дайвалзах те тэр чинь ерөөсөө нэг юм том онгоцны буудлын дотор явж байгаа юм шиг эсвэл том одоо удалдааны төв дотор зочид буудлын дотор байгаа юм шиг тийм л мэдрэмж төрж байгаа болохоос ерөөсөө тийм миний төсөөлсөн шиг юм байгаагүй. Тэгээд том байх тусмаа тэн дээр чинь одоо 19-өөс 23 давхар 10-аас 19 тэгээ 23 давхар ийм төрлийн давхар том жижигээр ийм онгоцууд явж байгаа. Энэ онгоцууд дээр хамгийн ихтэй 6,000 хүн нэг дор тэр онгоцон дээр аялаа явж байгаа гэж боддоо. 6,000. Тэгээ 6,000 хүн нэгдсэн зохион байгуулалтанд ороод бүгдээрээ амарч аялаад ямар ч стрессгүйгээр тав тухтаагаар ингээд аялж болдог. Тийм нөхцөл байдлыг бүрдүүлсэн 9-өөс 25 давхар ийм байшин явж гинэ далай дээр гэж л ойлгож байна. Тэгэхээр зэрэг тийм олон хоногийн турш хүмүүс ийм олон мянгаараа явахын тулд тэн дээр хүний хэрэгцээтэй бүх юм байж идэг. Хүний хэрэгцээгээс гадна хүний одоо яг аялж амархад зугаацж цэнгэхэд те зориулсан тэр талын одоо бүх хэрэгцээг тэр одоо юун дээр хангаж өгсөн байх нь те тэр онгоцон дээр. За онгоцнууд маань болохоор янз бүрийн улс орнуудын 14 одоо төрлийн компани 100 гаруй онгоцуудыг манай энэ инкрузийн платформ нэгтгэсэн байгаа. За энэ дээр мэдээж Италийн энэ дээр зарим онгоцуудынх нь нэрсэн ингээд одоо логонууд нь харагдчихээн тий. Италийн онгоцууд, Англих, Норвегих, Америких одоо Швед юу гэдэг тий. Ийм 70-аад гарцтай ийм том улс орнуудын компани онгоцууд байх нь. За эдгээр онгоцууд маань дор бүрдийн өөр байдаг гэсэн миний одоо ирээдүйн мөрөөдөл маань зорилго маань юу болцсон бэ гэхээр би энэ онгоцууд дээр бүгдээрэн дээр нь сууж үзнэ гэж боддог. Дэлхийн явж үзээгүй бүх газраараа явж үзнэ гэж одоо боддог. Хүний мөрөөдөл ерөөсөө ингээл биелэх тусам дараагийнхаа одоо ингэнэ одоо тэгнэ гэж нэмэгдээд идэм билээ. Тийм учраас та нар маань ч гэсэн анхны аялалдаа гарсныхаа дараа эрэхтэй одоо тийшээ явна. Энэ онгоцон дээр суусан юм чинь одоо тийм онгоцон дээр суuna. 4 дээр суусан бол 5 оттой дээр суuna. 5 дээр суусан бол 6 оттой дээр суuna. Эсвэл одоо юу гэдэг нь одоо Азийг үзсэн бол Европ үзнэ. Европ үзсэн бол яа гэв Дубай үзье гэдэг ч юм уу. Араб үзье. Америкийн аялал хий. Австралийн аялал хий гэх мэт ингээд хүн ерөөсөө зорилгоо ингээд улам нэмээд ингээд яваад идэх тий. За тэгээд энэ онгоцууд маань болохоор өөр зориулттай, тохижуулттай, зорилготой, програмтай, маркетингтай ингээд байж идэг. За жишээлх юм бол
одоо энэ Disney Cruise Line гэдэг энэ бол Америкийн онгоц байж байгаа. Нөгөө Disneyland чинь ерөөсөө далай дээр явдаг энэ онгоцон дээр бүх нөгөө Үлгэрийн Баатрууд, тоглоомнууд эдгээр ингээд хүүхд залуучуудад зориулсан бүх юм нь тэр онгоцон дээр явж явах нь шүү дээ. Тэгэхээр зэрэг би охинтойгоо 2023 онд билүүдээ Парис яваад Disneyland-д очиж охиноо тоглуулахаар 7 хоногийн 2 өдрийг л зориулж байгаа юм л та. Тэгэхэд ерөөсөө би нэг тоглоом дээр суух гэж 30-аас 45 минут очролж байсан. Ерөөсөө ямар их хүн чинь тэгээд тэр Disneyland ч уг нь том байгаад байгаа ш. Тэгсэн мөртлөө тэгж очролж ээж нэг тоглоом дээр бүтэн өдөржингөө нэг хідэн тоглоом дээр суух гэж очролсоор адил тарж байгаа юм чинь. Ямар ч их одоо хүмүүс байж идгийн тэгээд үнэхээр тийм их ачаалтай байдаг. Тэгвэл одоо Disneyland-ийн энэ Disney Cruise Line дээр суучих юм бол одоо 7 хоног 10 хоног тэр туршидл ерөөсөө тэр онгоцон дээр бүхий л юмараа унтаж басаад тоглоод явж яах нэ гэж бодогдоод байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн одоо охиноо суулгана гэж бодож байгаа охиноо хэд одоо том болчихоос бодож байгаа онгоц маань болохоор зэрэг энэ Disney Cruise Line байж байгаа. За дараа нь өшөө одоо нөгөө бүр одоо өндөр зэрэглэлийн 6 хоттой хөлгүүд одоо энэ доогуур нэрүүд нь харагдаж байна тий. Тэгэхээр 6 хоттой онгоцууд бол мэдээж үнийн хувьд арай өндөр байж байгаа. Тэгээд ахиулаад ингээд аялаад явна шүү дээ тий. За энэ Voyage гэдэг хөлгөөр манай Монголын хүмүүс сая аялаад ирлээ гэдэг өчигдрийн зөв мэдээлэлээр одоо орж ирж тий энэ онгоц яг ямар хөө юм бэ гэдгийг бол ярьж өгсөн байгаа. За манай монголчуудаас энэ Voyage дээр энэ Монголоос бол аялж үзсэн хүмүүс байхгүй байсан юм билээ. Манай Швейцарын багийнхнаас маань бол энэ Voyage дээр сууж үзсэн байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр Америкийн нэмэг 21 шоу 6 цэнгээ одоо тий ийм одоо томчуудад зориулсан юм гоё одоо тусгай илүү дуу шуутай л онгоцоох нь байна тий. Тэгэхээр зэрэг энэ дээр хүүхдээ авч явж болохгүй. Тэгэл ерөөсөн дан насанд хүрсэн хосууд тий. Тэгээд одоо олуулан гоё явахад гоё ах нь. За ийм онгоц байж ах жишээтэй. За тэгээд илүү одоо тайван амгалан классик байдлаар настай хүмүүс эдэр явмаар байх юм бол одоо юу гэдгийг Кунард гэдэг энэ Элизабет хатан хааны нэрмжит тийм Английн онгоц байж ах жишээтэй илүү классик яг л нөгөө нэг Титаник шиг чинь те гэх мэт ингээд онгоцвол ингээд өөр байна мэдээж яриг тэгээд бид нар ингээд аялаад ихэнх үедээ бол хүн яадгүй гэхээр хамгийн хямдхныг нь хараад хамгийн одоо олон улсаар явчихж байгааг нь хардаг. За Монголоос явах гэж байгаа хүмүүс маань виз гарах тий хурдан гарах боломжтойгоор нь эсвэл визгүй орнуудыг нь сонгодог. Тэгээд энийг нэг ингээ яваад уучраа олонгуудаа эргүүлээд ингээ цааш нь ахиулаад одоо мэдээд авчих штэ тэгэнгүүтээ за одоо дараагийн маань аялал энэ байх болно. Дараа би ийшээ явнаа гэд ингээд идэх байхгүй. За ингээ явдаг байгаа. За тэгээ энэ онгоцуудын маань одоо сонголт нь 21 мянган ийм далайн аялын сонголтоос бид нар сонгоод ингээд аялах юм гоё бүрэн боломжтой байждаг. За онгоцны хувьд бол ийм. Тэгээд онгоцон дээр таны одоо хэрэгцээний хэрэглээг хангах, ая тав туухыг хангах бүх юм байж идэг. Тэгээд одоо жишээлх юм бол тэр одоо 19 давхар онгоцон дээр те миний аялж хамгийн анхны аялж исэн онгоцон дээр болохоор 1500 ажилчин тэн дээр явж гин гэж байгаа байхгүй. 1500 ажилчин таны тав тухыг хангах гад тэн дээр ажиллаад явж байгаа. Тэгвэл тэр онгоцыг 3000 туристтэй те аялагчтай гэж үзэх юм бол 2 одоо аялагчид 1 хүн үйлчилж байна гэсэн. Тэгэхээр үнэхэрийн 5 одтой зэрэглэл байгаа зү те. Тэгээд тэрэн дээр одоо тийм олон хүн таны ая тавхыг хангана гайхалтай байгаа зү. За шууд хэмнэлт гэдэг дээр болохоор тэр нөгөө insider price дээр болохоор юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө зүгээр ойлгуулах юм жишээ л да 3000-ын одоо 2 хүний татвар болон бомтой хураамж орсон үн байлаа гэж бодъё те 3000-ын нэг аялал энэ дээр 17% хөнгөлөнгөд 2490 болчихно. За манайхан ингээд гинт ингээ орж ирэнгүүтээ яаралтай аялыг тэгдэг. Ерөөсөө би хурдан аялмаар байна. Тэнгүүд өөрт нөгөө хуримтлал гэж үүссэн юм их байхгүй болохоор шууд энэ insider price-ийн үнийг аваад ингээ аялжахаар одоо жишээ нь ийм төрлийн аялал дээр шууд газар дээрээ $510 хэмнээл шууд аялал захиалах нь шүү дээ тий энийг хэлж байгаамаа. За шагнарын оноогоо хэрэглэнэ гэдэг нь болохоор зэрэг саяны одоо 3000 аялал байлаа гэж бодъё. Та 7 сар хуримтлаа $100 төлцөн гэж
жишээ авъя тийм ээ. За 7 сар $100 төлсөн хүн чинь анх төлөхдөө одоо гишүүнчлэлд нэгдэхдээ 200-аар орсон байгаа учраас 200-таагаа 7 сар төлсөнгөө бодох юм бол $700 өөрөөсөө төлсөн гэсэн үг. Гэхдээ компани таны мөнгийг одоо шагнаж урамшуулдаг гэж хэлсэн те нэг дахин. За тэгвэл тэр оноотойгоо нийлээд таны мөнгө $1500 болцсон байх нь. 7 сар хуримтлуулахад $1500 та хуримтлал шагналын оноотой байх нь. За тэгвэл 3000 аяллалыг одоо инсайдер үнээрээ тэгж хямдруулж байгаа бол шагналын оноогоороо та 3000-аа шууд өөрийнхөө нөгөө 1500-га тал үнд нь шууд ингээд 3000-аас 1500-га асуулаад тэгээд өөрөөсөө 1500-г төлөөл шууд захиалчих нь байна. Үүнийг шагналын оноо хэрэглэх гэж байгаамаа. За энэ аялын компани маань зөвхөн одоо далайн аялын захиалгал байдаг биш. Одоо бүх дэлхийн дахны 430 мянга гаруй зочид буудлууд одоо орж ирсэн байна. Тэгээд энэ дээр манай Монголын маань бараг 20 зочид буудал хүртэл байж идэг. Тэгээд бүрэн захиалах боломжтойгоор гаднаас одоо зочид хүлээж авах одоо гадаад амьдардаг хүмүүс маань хүмүүсийг ингээд уурах мөрөх үедээ бол энэ дээр зочид буудлын захиалаад өгчих юм бол маш сайхан байж гэн За тэгээд зочид буудлууд бол 17% нөгөө хөнгөлөлтөө эдлээд инсайдер прайсинг үнээрээ захиалчих болно. Шагналын оноогоо жижиглэнгээ үнээс нь 17 хямдруулаад ингээд захиалчихдаг. За зочид буудал дээр хөнгөлөлтийг бас энэ дээр жишээ болгоо харуулхад Германы Франкфуртын Marriott зочид буудал дээр одоо 5 шөнийн $1269 үнэлгээ гарч ирлээ гэж бодоход үүнээсээ инсайдер прайсинг 17% хэмнэхэд асуулахад $215 шууд хэмнэлт гаргаад $1054-аар 5 хоног боломжийг одоо харуулсан байна За дараа нь зочид буудлуудаас гадна газрын аялал бас орж ирсэн. Газрын аялал 2024 онд одоо нэмэгдэж орж ирсэн. Тэгээ газрын аялал гэж юу хэлж байгаа юм гэхээр та заавал инкрузер далайн аяллаар аялж авах албагүй ажлын хэргийн шугамаар өшөө бусад аялаж амрах шугамаараа энэ тэнд явж агаад газрын аялал за одоо Ромд явж илээ гэж бодоход Ромын одоо юу үзэх харах сонирхолтой байгаа юм. Нэг мөсөн ингээд хөтөчтэй ингээд таныг ингээд зааварчлаад дагуулад одоо ингээд амар хэлбэр замаар ингээд одоо хөтөчгүй аяллууд чинь очир шууд билет аваад ойчрлохоор бараг 500 м газар ойчрлж ялээ шүү дээ. Одоо Ромын Колизеум биш Ватиканы музейг үзэх гээд би ноднон аялалд явж байхдаа хөтөчгүй шууд нөгөө Ватиканыг үзье гээд охиноо дагуулаа яваад очсон чинь бараг нэрэ худалчин 500 м газар ингээд машиглалдаад хүмүүс халуун нарна 40 хэмийн халуунд ойчрлж байгаа байхгүй юу? Музей рүү орохгүй. Oh my god. Тэгэл охин маань ээж болио музей үзэхгүй. Тэгээд музейгээ болсон. Үнэхээр бууж өгсөн дээрээс ямар сүдэр байхгүй нар тусаад байдаг. Тим урт ойчртай байгаад байдаг. Тэгээд музей үзэхгүй одоо өөр юм үзээ явж ах шиг. Тэгэхээр хөтөчтэй аялал гэдэг бол таныг урд нь нөгөө нэг хөтчөө энэ аяллаа захиалчих учраас таныг нөгөө тэр юуныхаа дагуу аяллахаа маршрутын дагуу таныг хаан тосож аваад шууд тэр хүмүүс чинь нөгөө та юу үзэхэд чинь зориулсан байгаа юм бид нар анханасаа ингээ хараа сонгочихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт өстой Ватиканы музей үзэх юм уу эсвэл тэр Колизеум үзэх юм уу тэд нар чинь маш урт очиртай байдаг байхгүй. Ямар их очиртай гэж бодноо тэр том юмнуудыг дэлхийн тэр эртний төв дурсгалыг үзэхэд тэгэнгүүт тэр ойчруудаа бид ойчрлж явах цагаа шууд хэмнээд тэр хүмүүс чинь аль хэдийн билет ойчр бүх юмнуудыг нь авцсан ингээд бид нар мөнгөө ингээд тушаагаад захиалсан учраас бидрийг тосч аваад шууд тусгай хаалгаар явж ороод үзэх ёстой юмнуудаа хөтөлбөрийн дагуу үзүүлэл яг тэр 4 цаг 5 цаг 7 цагийн хэдэн цагийн аяллаа тэр цагт чинь багтаагаал авчираад дуусгаал өгчөж байгаа байхгүй тий. Тэгэхээр хөтөчтэй аялал газрын аялал гэж үүнийг хэлж байгаа юм. Тэгэхээр бид нар далаагаар
аялж явж байхдаа нэг хотод буулаа гэхэд хөтөчтэй аяллаа давхар захиалсан байх юм бол биднийг онгосноос буухад чинь тэр хөтөчтэй аялал автобус унаатайгаа тосож ирээл өөрөө чи ойлгодог хэл дээр тэр хөтөч чинь хүлээж аваад хотын аялал гэхэд юу юуг нь үзүүлэх юм. Яг яарч байгаа одоо бүтэн өдрийн турш бүх юмыг үзэх мэдээж боломжгүй шүү дээ. Тэгэхээр яг гол юмнуудыг нь үзүүлээд гол газрын зогсоогоо зураг хүргэж авахуулаад энийг нь тайлбарлаж танилцуулаад ингээд авчираад өгдөг тий. Тэгэхээр юуны газрын аялал гэдэг юм шүү. За тэгэхээр газрын аялал дээр маань 400 гаруй Монголын газрын аялал бас орж ирсэн байгааг хэлэхдээ үнэхээр баяртай байна. Зочид буудал онгоцны буудлаас тосож хүргэх үдэх үйлчилгээ. Тэгэл налтай таван богод говийн тэмэмэр унах юу байдгийг тэрэлж гэл ингээд бүх аяллууд тэр одоо газрын аялал дээр байгаа. За тэгээд ийм нэгдэгсэн платформ юм байна. Зөвхөн одоо далайн аялал биш байна гэдгийг манайхан ингээд ойлгочаарай. За газрын аяллыг захиалахын өмнө 72 цагийн өмнө захиалгаан хийдэг хийн. Тэгээд нөгөө цаад чамайг аялуулах гэж байгаа тэр аялал санал болгож байгаа байгууллага зохион байгуулалтанд орох ёстой учраас дор хаяж газар 72 цагийн өмнө захиалах нь шүү дээ. Окей. За тэгвэл одоо ер нь бол хуримтлал яаж үүсэх юм бэ гэдэг асуудал руугаа хэдүүлээ явж оръё тийм ээ. За 3 төрлийн хуримтлал байдаг. За хамгийн томоос нь эхэллээ шүү. За уг нь бол ганцхан классик гэдэг $100-ыг л хуримтлуулаад хадгалаад тэгэл тэрийг $200 болгож шагнуулаад ингээ яваад байдаг байсан бол ингээ дахиад 2 төрөл орж ирсэн. Ягаад гэвэл хүмүүсийн амьдралын нөхцөл байдал бас сайжирч байна. Хүмүүс одоо ингээд илүү боломж олцоог хайж байна ингээд хэрэглэгчдийн тэр одоо эрэлт хэрэгцээг сайн анхаарч одоо шинэ энэ юунуудыг гаргаж ирсэн. За хүмүүс 100-аар хуримтлуулж байгаа тохиолдолд энэ нь удаад байгаа хүмүүс бас байгаа юм байна мөнгөтэй, бизнестэй, том гэр бүл яарч байгаа гэх мэт иймэрхүү байдлаараа би ерөөсөө илүү ихийг хийж болохгүй мүү 100 хийгээд ах чи их удах юм байна. Илүү одоо боломжтой 250 500-аар ингээд хийх боломжтой хүмүүс байна гэдгийг одоо гаргаж ирсэн учраас энэ 250-ийн хувилбар нэмэгдсэн. За 250-ыг эхэлж одоо 250-ыг сар бүр хийж явахын тулд 500-аар гишүүншлээ эхэлдэг. За 500 болохоор 250-ны идэвхжүүлэлтийн төлбөр, 250-ны гишүүнчлийн сарын төлбөр тухайн эхэлж байгаа таны сарын төлбөр. За энэ маань нийлээд уг нь бол та 500 төлчлөө гэхдээ идэвхжүүлээд $800 болж шагналын оноо болоод орж ирдгээ. Нөгөө 500 маань 800 болдог байна. За сар бүр хугацаанд хийсэн төлбөр маань 500 болж явдаг. Тэгээд дараа сараасаа та 250-аар хийх боловч 500 болоод байх нь. За энэ нь бол мэдээж хурдхан шиг аялыг гэж байгаа хүмүүст маш гоё таатай. Бас том гэр бүлтэй олуулаа явдаг хүмүүст мэдээж их мөнгө хэрэгтэй учраас 250-ыг цуглуулах нь их боломжтой байгаа. За сая одоо манай багийнхан одоо энэ Европт байгаа хүмүүс болон энэ тэнд байгаа хүмүүс маань бол аялаад идэх л да. Гэхдээ яг миний багийнхан гэхээр Монголд байгаа хүмүүс маань яг багаараа ингэж олуулаа аялаагүй байгаад байгаа байхгүй. Тэгээ бид нар сая хамгийн анхны багийн аялал зохион байгуулсан Дубай, Катар, Абу Даби, Бахрейн, Сирбаны гэсэн ийм арлын 3 улсын 5 хотоор явах аялал яг шинэ жилийн он солигдох мөчид бид нар далай дээр байхаар ийм гоё аялал одоо юу яасан захиалсан. За энэ дээр маань цоошин хүмүүс яаж орж ирсэн бэ гэхээр энэ аялалд чи явмаар байна гээд шууд энэ шинэ премиум хувилбарыг сонгосон. 500-аар эхлээд 800 болгоод газар дээр аяллаа захиалаад 800 шууд хасуулаад тэгээд үлдснийг нь бэлнээр төлөөд ингээд эхний аяллаа ерөөсө хуримтлалгүй ч гэсэн ерөөсөө л аялаад шууд үзээд хий тэгээд яг шинжлэх үеэр энэ гоё цаг мөчийг бас гоё өөр орчинд гаргаж үзье ингээд захиалга хийсэн маш олон хүмүүс. За тэгэхээр энэ маань бол яарч байгаа хүмүүст маш гоё хувилбар байдаг шүү. За дараагийнх нь болохоор классик гэсэн байна. За энэ бол идэвхжүүлэлтийн 100-га төлчин тухайн сарынхаа 100-га төлчин тэнгүүд эхлэхдээ 200-аар эхэлдэг байна. За 200 маань 350 шагналын оноо болж орж ирнэ. За тэгээд сар бүр болохоор 100-гаан төлөөл 200 болгоо явна. За сар бүр нөгөө
сар бүр тохирсон хугацаанд төлбөрөө төлнө гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр ер нь бүх гишүүнчлэл дээр анхаарах хэрэгтэй юм байдаг нь бидний одоо 30 хоног тутам нэг удаа төлж явах юм гэрээ бид нар компанид ээжж штэ. Тийм ээ. Тэгээ энэ гэрээний дагуу бид нар 5 хоног дотор $100 ч юм уу 250-аа хийж авах юм бол компани чамайг даблдж шагнаж өгнө мөнгө чинь. Хэрвээ чи 5 хоногоос хэтэрчих юм бол чи тэр компани даблдах шагналын оноог авахгүй болчихж байгаа юм. Тэгэхээр чи 100-г төлсөн ч гэсэн тухайн сардаа нэг юм ингээд хоцроод те 5 хоногтой биш 6 дахь 7 дахь хоног дээрээ тэр $100 хийгээд байгаа юм бол чиний $100 чинь 100-аараа л хадгалагдаад байна. 250 чи 250-аар л хадгалагдаад байна. Тийм учраас хариуцлагатай яг тэр тогтсон хугацаанд нь л төлөөд авах юм бол таны мөнгө шагнагдаж байрладаг. За үүний тулд маш таатай юм байгаа. Манай платформ бол гайхалтай гоё системтэй одоо үнэхэрийн сүүлийн үеийн одоо үйлдлийн системтэй гэж хэлэхээр ийм платформ байгаа. Та карта холбочин хаан банкны худалдаа хөгжил юуны ч байдгийн тэр одоо виза олон улсын төлбөр хийх хэрэгтэй карта энэ аяллахын платформтой холбоод өгчдөг. Тэгэнгүүт систем цаанаас нь компани энэ аялын системийн одоо санхүүгийн албан нь шууд таны картнаас чинь автоматар таны мөнгийг татдаг. Тэр үед таны карт мөнгө нь байж л байх ёстой. Тэгэхээс биш за одоо нөгөө сар нь мартаж санаад өнгөрчлөө эсвэл одоо болж гин үү болохгүй байх уу гэж байнгын санаа зовлттой те одоо хоцорчих үедээ гээл те ийм юм ерөөсөй байхгүй. Тэгэхээр зэрэг та тэр байтугай мөнгөө доллар болгож байрлуулах шаардлагагүй. Зүгээр төгрөгийнхөө картыг тэгтээ нөгөө энд олон улсын эрхтэй виза карт байдаг шүү дээ тий хаан банкны. Тэгэнгүүтээ төгрөгөөрөө байрлаж байгаа мөнгө чинь автоматар доллар руугаа хөрвүүлж татагддаг ийм үйлдлийн системтэй банкны системтэй ингээд холбогдсон ийм гоё платформтэй шүү. За тэгэхээр энэ дээр яаж одоо тэр доллар болгоно, яаж доллароо буцааж дансандаа байрлуулаад тэгэл төлөхгүй л эдэр ингээд тийм асуудал юусаа байхгүй. За insider pricing-ийн үнээрээ жил 5 удаа аялдаг. За түрүү би нөгөө юун дээр хэлээг байна те. Энэ премиум хувилбар болохоор зэрэг хязгааргүй тооны аяллыг insider үнээрээ хийдэг шүү. За тэгээд тусгай одоо 6 хоттой хөлөг онгоцуудаар аялах эрх нь энэ премиум дээр байждаг. За энэ классик дээр болохоор 5 удаа хамгийн ихтэй 5 удаа жилдээ 5 удаа аялах ийм эрхтэй байждаг байна. За хамгийн жижиг хувилбар нь болохоор $50 хуримтлал байна. За $50 эхлэн компани шинээр орж ирж байгаа хүмүүстээ Willkommens бонус өгдөг. Тэр нь тавтай морил гэсэн бонус нь $50 бусад дээр нь ч гэсэн өгж байгаа юм шүү. За тэгээд энэ дээр болохоор нөгөө та өөрөө 50-ыг төлсөн ч гэсэн тэр тавтай морил оноотойгоо шагналынхаа 50-тай нийлээд 100 болчихно. Эхний сар 2 дахь сараасаа нөгөө 50-га төлөөд явах боловч бусадчгаа адилхан яах нь нугарахгүй байх нь тий. Тэгэхээр зүгээр л 50 хэвээрээ л хадгалагдаад байна. Тэгэхээр энэ бол нэг тийм ухаалаг бол юу биш хадгаламж биш. Гэхдээ ямар тач хэлсэн гэсэн эхлээгүй байснаас эхэлсэн дээр шүү дээ тий 50-аар ч гэсэн би эхлээ явжээ гэж байгаа хүмүүст бол мэдээж эрэг өөрийнхөө байгаа нөхцөл байдал дээр эхэлчих юм таатай эхлэл байгаа юм. За энэ дээр нэг ийм гоё боломжийг компани олгодог нь 4 сар та цаг хугацаанд юугаан оноогоо тий $50 төлөөд явж явах юм бол 5 дахь сар дээрээ таныг шууд 100-аар нөгөө идэвхжүүлэлтийн 100-га хэмнээд зүгээр л 100 руу классик руу шилжих боломжтой. Зүгээр 100-га төлдөг хүн болох боломжтой шүү. За 4 дахь сар дээрээ. За ийм байгаа. За тэгэхээр ийм 3 хувилбараар хүмүүс маань өөртөө стрессгүй таатай нөхцөл байдлаар нэг дор их мөнгө өрөхгүйгээр ингэж аяллаа гоё зугаатай таатай тийм мэдрэмж өгдөг зүйл болгож хувирах боломжтой байна тий. Нэг аялах юмсан гэр бүлээ аваад гэж бодоод байдаг. Энэ маань нэр стресс болсон хүмүүс зөндөө шүү дээ. Үнэхээр нэр нь 10 жил мөрөөж чинь 5 жил мөрөөж чинь уг нь аялчиндаа гэж бодоол явж итэл нэг мэтгэж жил дуусчаа нэг мэтгэж жил дуусчаад ерөөсөй чадахгүй байна. Одоо ингээл маркетингээр нь ажиллаад хүмүүстэй ярилцж явах хугацаанд нэр сүүлийн баг 10 жил би наад аяллаа чи мөрөөдөж байна. Ерөөсөө мөнгө хуримтлуулж чадахгүй байна. Өөрөө ингэж хуримтлуулна гэхээр үнэхээр бүтдэггүй байхгүй юу? Тэгэхээр энэ дээр чинь ингээд бидрийг сахилгатаагаар хуримтлуулад өгдөгөө. За хуримтлал гээд ингээд ярьж байгаа энэ үг маань бас буруу сонголт
болоод байгаа. Одоо яг юу гэж ярихаа би бол яг монгол хэл дээр мэдэхгүй байна. Цуглуулна гэж ярьчвал ялгаагүй байгаа сте. За тэгэхээр зэрэг хэдүүлээ ямар ч байсан гэсэн өөрийнхөө мөнгийг хуримтлууд нь гэхээр нөгөө нэг банк манкнд хадгалах гээд байгаа юм шиг хадгаламж шиг гэдэр болох гээд байгаа юм шиг сонсогдоод байгаас тэгэхээр зэрэг хүмүүс буруу ойлгодог. За би ийшээ мөнгөө хийгээд байсан. Одоо зөндөө болцсон. Буцаагаад авъя. Буцаагаад авчиж болох уу тэр гэсэн нэг тийм хүмүүс өртөл заримдаа төөрч гэсэн явж идэг асуудаг. Хизээч энэ дээрээс мөнгийг өсгөж байгаад буцаагаад авна гэсэн юм байхгүй. Өсгөх байтугай өсгөхгүй ч хадгалж исэн буцаагаад авах гэсэн ойлголт байдаггүй шүү. Яагаад гэвэл энэ бол банк биш. Энэ хадгаламж зээлийн оршоо биш. Энэ бол зөвхөн таныг таатай, тавтай, тухтай, стрессгүй аялуулах гэсэн ийм клуб байна. Тэгэхээр энэ дээр хадгалагдаж байгаа мөнгө зөвхөн таныг аялахад зориулагдана гэдгийг гэрээтэйгээ анх одоо орж ирэнгүүтээ гэрээтэйгээ маш сайн танилцах хэрэгтэй. Бид нэр зөвшөөрөөд бүртгэлийн хийдгийн шүү. Гэрээгээ танилцаад хэрвээ гэрээ чинь таалагдахгүй биш байна гэх юм бол 14 хоног дотор гэрээгээ би энийг хүлээмжшөөрөхгүй байна боллоо гэж цуцлах бүрэн боломжтой байдаг. За ийм учиртай байгаа. За энэ дээр яг товчхон би хэлээд өгье заяа. Энэ дээр түнш гишүүн болох бас боломж байж идэг. Түнш гэж хэнийг хэлж байгаа юм бэ гэхээр та одоо түрүү 3 төрлийн хуримтлал үүсгэж байгаа нь маань аялах гад хуримтлуулж байгаа. Энэн дээр нэмээд би одоо өөртөө таалагдж байгаа. Жишээлх юм бол би хамгийн анх аялж ирэнгүүтээ юг ойлгосон бэ гэхээр хэмнэлт энд байна. Стресс алга байна. Тэгээд ингээд энэ тэнд газар оронд амжаа явахдаа би чандам саваам буцааж баглаад буцааж хийгээл те буцааж гаргаад очиж буудал болгон дээр юмаа чирээл ийм юм надад байхгүй байна гэдгийг би харсан учраас тийм тав тухтай халуун орон дотроо унтаж босгодол шинэ хотод шинэ улсад очсон байдаг ийм гайхалтай аяллыг мэдрэнгүүтээ би яасан гэхээр ерөөсөө хүүхдүүдийнхээ нэр дээр гишүүнчлэл үүсгэе. Гэр бүлийнхээ хүмүүсийн те ах トゥ нарынхаа нэр дээр гишүүнчлэл үүсгэе. Найзуудтай хэлье. Дараа найзуудтайгаа аялье. Гэр бүлээрээ аялье. Ангиараа аялье. Тэ багаараа аялье эдэргээд ингэж сэтгэж ирж байгаа сте. Тэг хүмүүстэй ингээд олуулаа ингээд ийм гоё таатай нөхцөл ашиглая гэд тэр хайртай хүмүүстэй өөртөө таалагдсан сайхан бүхнээ л бид чи хуваалцдаг те. Тэгэхээр ингээ хуваалцсан. Ингээ хуваалцмаар байх юм бол чамайг уламжлалт нөхцөл байдал дээр шагнадаггүй шүү дээ. Та жишээлх юм бол нэг газар сайхан хоол идчихэд тентстэй сайхан хоолтой юм байна. Чи тэнд хоол идэрэй гэд хэлнэ. Энэ гоё кино байна үзээрэй, энэ гоё жүжиг байна үзээрэй гэд чи бусдад угаасаа л ярьж идэг те. Гэхдээ чамайг хизээч чи энэ хүнд хэлсэн учраас энэ хоёр хүн манайд ирээд хоол идчихлээ. Чи чамд 20% шагнал өгье гэж хаанчдаг гэдэггүй. Уламжлалт зах зээлийн дүрм дээр бол хэдийгээр бид нар амаараа бүх юмыг сурталчлаад явж идэг боловч те санамсаргүй хэлбэрээр бас заримдаа санаатай хэлбэрээр ингээд явж идэг боловч гэтэл хүмүүс бид нар түүнийхээ төлөө ямар ч ашиг хүртдэггүй те энэ тохиолдолд бид нар энэ компаниг ийм гоё юм байна. Би ингээ аялаад ирсэн чи инглээ те ингээд эдэг юм байна гэд ярьсныхаа төлөө хүмүүсийг энэ компани дээр одоо нэгдгснийхээ төлөө олон хүмүүсийг гишүүнчлэлтэй аялагч болгосныхоо төлөө та ингээ шагнуулж явдаг. За тэгэхээр энэ дээр болохоор компани урд нь болохоор зэрэг яг уу ер нь бол зөвхөн энэ инкрус гэлтгүү бүхэл компани одоо интернетийн 90 үе эхлэхийн өмнө ч гэх юм уу те ер нь нэг 20 дугаар зууны үед бол яагаад байсан бэ гэхээр бүх сурчлагаа энэ юугаар сонин дээр зурагтаар ийм л байдлаар явагдчихсан. Хэдхэн нөгөө нүүр царай болсон одууд олонний танил хүмүүс л сурчлагаа хийдэг байсан. Тэр нь хүмүүсийн тархинд одоо энэ гоё хүн энийг хэрэгэлдэм байна авъя гэдэг нэг юм мэдрэмжтэй Энэ хүн тэгтэл яг үнэндээ тэр од хизээш тэр хэрэгэлж байгаагүй шампуна зүгээр л өөрийнхөө нүүр царай тэр давуу талыг ашиглаад рекламадал явагддаг байжээ. Тэр хүн саяар нь тэр зөвхөн тэр хүн одоо сурчлагын мөнгийг авдаг байсан. Энэ одоо аялын компани дээр ч гэсэн яг адилхан одуудыг юу яагаад түрээслээд гэж одоо юу яагаад хөлслөөд сурчлагаануудаа хийх юм бол зурагт одоо сошиал медиа одоо бол Instagram юу байдгийг Facebook бүх юмар ингээд сурчлагаа нь явагдаад тэр хүмүүс сая евро энэ компаниудаас хожих боломж нь бол өгн байгаа. Гэтэл компани одоо зорилго юу гэж гарч ирсэн бэ гэхээр яагаад тэргүй баян тэр хүмүүсийг сурталчилгаанд нь мөнгө өгөх албатай юм бэ, ёстой юм бэ?
зүгээр энгийн аялж байгаа сэтгэл хангалуун үнэхээр тэрийг аялаад үзээд баяр жаргалыг одоо ингээд авсан тэр хүн өөрөө тэр сурчлагаагаа хийгээд тэр энгийн хүн байгаад байна шүү дээ тий. Би ээлдээ ихчтэй ахтай хэлснийхээ төлөө тэр хүмүүсийг бас дахиад гишүүншилтэй болгосныхоо төлөө би яагаад шагнал авч болохгүй вэ гэдэг энэ систем нь энэ дээр ингээ орж ирж байгаа. Тэгэхээр зэрэг та хэрвээ энэ системийг нь ашиглая би бусдаа хэлье одоо хүмүүст хэлээд хамтдаа дараагийн аяллуудаа хийе гэж бодож байгаа юм бол түнш гишүүн болох боломжийг бас энэ компани олгосон. За үүнийгээ болохоор $95 6 сард $95 одоо сунгаж явдаг. Та 6 сарын турш $95 төлдөг. За миний сонсч ирснээр бол Америкт элийн компани энэ одоо эрхийг авахын төлөө $10,000 төлдөг гэсэн. Одоо янз бүрийн франчайз эрх, дистрибьюторын эрх гэдэг энэ юмнууд байна шүү дээ. Компани энэ том компани дээр компани одоо нэр дээр юу яасан маркетинг дээр нь түшгэлсэн одоо эрхүүд тий. Тэгэхээр зэрэг бид нар энэ эрхийг ийм өндөр үнээр авдаг бол одоо инкрусинг гишүүд $95 гэдэг чи одоо жилдээ $180 юм уу хаашаа. Тэ 95 гэдэг чи 2.18 $190 тий. $190-оор ерөөсөө та бизнес хийх боломжтой байх юм шүү. Тэ. Тэгэхээр энэ дээр бол хязгааргүй дээшээгээ мөнгө олох боломж байждаг. Та үнэхээр юмыг судлаад хөдөлмөрч авах юм бол тэ. За тэгэхээр $95-аар та түнш болж болно гэдгийг энэ дээр би ингээд сухас ингээ хэлж өгч байгаа юм шүү. За юу. За тэгвэл усан онгоцон дээр хэдэн одоо үнэтэй зүйл, үнгүй зүйл яг анхаарах нэг хэдэн юмнууд байдгийг нь би бас хэлээд өгчэй гэж бодож байна. За та ингээд хоёулаа гуруулаа хүүхдүүдтэйгээ хэдүүлээч гэдгийг усан онгоцон дээр гарсан тэр цагаас хойш тэр усан онгоцон дээр 5 одтой зэрэглэлийн усан онгоцон дээр гарсан бол яг тийм зэрэглэлийн хүндэт зочин болж хувирдаг. За тэнд хөлөө босгонд авсан цагаас хойш та чандамаа эзэж чирэхгүй дандаа хүндэтгэлийн байдалтайгаар ноёнтой хатагтай гэж дуудуулна. Өрөөндөө юмаа зөөлгөж идэж ууж олно. 5 одтой 6 одтой өндөр зэрэглэлийн ресторануудаар хоолдож үйлчлүүлэх болно. За тэгэхээр энэ онгоцон дээр гарсан хойно танд үнэтэй хідэн бас юмнууд байгаа. Нэмэлтээр танаас мөнгө гарах. За түрүү онгоцыг хэлсэнтэй явж байдаг хот гэсэн бол бүх зүйл байгаа юм байна гэдэг нь ойлгомжтой байгаа гэж бодож байна. За тэгээд энэ дээр яг ингээ хувьчлан авж байгаа үйлчилгээнүүд нэмэлт мөнгө ордог. Жишээ нь те үсээ засуулах массаж хийлгэх гэдэг юм уу те одоо иймэрхүү үйлчилгээнүүд, хувийн үйлчилгээнүүд те нэмэлтээр мөнгө төлдгөө. За өшөө казино явж байгаа маш өндөр зэрэглэлийн казинонууд ерөөсөө энэ онгоц олгон дээр л байж идэм билээ. Ямар ч гэсэн миний явсан онгоцууд дээр л бүгдд нь байсан. За тэгэхээр зэрэг тэр казинод орж өөрөө азаа үзээд ингээд тоглоод зугаацсан суухын тулд та өөрөөсөө мэдээж мөнгө төлнө. За брендийн дэлгүүрүүд явж байгаа бүх онгоцууд дээр төрөл бүрийн дэлгүүрүүд явж идэг. За тэгээд тэн дээр мөнгө мэдээж төлж өөрийнхөө худалдаа авалтыг хийн. За энэ дээр болохоор зэрэг онгоц болгон заримдаа ерөнхийдөө эхлэл дээр хямдарсан байх жишээтэй. Ерөнхийдөө яг аялал яг дуусгаж байгаа хот дээр хот төхөж ирэх үед нэлээд хямдарсан байгаа дээр харагдчихсэн. Оронгуудаа юм аваад унахгүйгээр те ингээд сайн жоох анхаарж агаад авах юм бол хямдрал маш том явагддаг юм шиг санагцсан. За дэлгүүрүүд өшөө арх согтруулах ундаанууд те. Тэгэхээр энэ дээр бид нарт яг ерөнхийдөө өрөөгөө захиалж авах үедээ ийм уух юмтай өрөөнүүдийн захиалга эдгээр авчих юм бол уух юм нь согтруулах ундаатай бүтээгдэхүүн уух гэтрэнкүүд одоо хамт байж идэг. Эсвэл ингээд багцуудаас авчиж болдог. Жишээ нь онгоцон дээр $7-9 одоо коктейлстэй байлаа гэж бодоход багсаар авах юм бол нэг $5 болсон байх жишээтэй тий. Тэгэхээр зэрэг ингэж сонгож авах бас боломжтой. Тэгэхээр манай монголчуудын хувьд бол чандамны юм өдр гэж ярьдаг. Онгоцондоо чандамдаа нэг 2 литр одоо дээд талны ийм зүйл авч орох боломжтой байждаг. Тэгэхээр бас хэрвээ үнэхээр тэн дээр илүү одоо бино юу гэдгийг те юмнуудаа илүү эргэлнэ гэх юм бол бас аваад орох боломжтой байх нэ.
За ийм зүйлүүдийг үнэтэй гэж ойлгоорой. Дээр нь бас интернет үнэтэй байдаг. За бидний сошиал медиа орж байгаа интернет бол тусдаа интернет байдаг. За өдрийн интернет тухайн онгоц дээрээс авчиж, худалдаж авч бас болдог. За ер нь бол нэг аягийн туршид хэрэглэх интернет гэх юм бол нэг $70 молортой байсан шүү. Ер нь үнэтэй байдığım байлаа. За эсвэл манайхан eSIM гэдэг ямиг авч хэрэгжилж явдаг болсон гэсэн Монголоос явж байгаа хүмүүс маань. Тэгээ eSIM авч явангуудаа янз бүрийн хотын бомб руу ойртод ирэнгүүт чинь тэр юунууд симчи ажиллаад ундаг тий. За яг далай дээр болохоор зэрэг зөвхөн тэр усан онгоцны өөрийнх нь Wi-Fi ажиллаж байдаг. Тэгэхээр усан онгоцны өөрийн Wi-Fi нь зөвхөн тэр гишүүдийнхээ одоо тэр аялж байгаа хүмүүсийнхээ нөгөө аппликейшны үйлчилгээ одоо тэгээ усан онгоцон дээр явагдаж байгаа зохион байгуулалтын үйл ажиллагаанд зориулсан Wi-Fi гэж хэлдэг шүү. За тэгэхээр энийн дээрээ анхаарал тавих нь тий. Эсвэл би ерөөсөө 7 хоногийн турш 2 өдөр нь интернет хэрэглэнэ гэх юм бол өдрийн интернет худалдаад авч бас болдгоо. За мөнгөтэй юмнуудыг ерөнхийд нь ийм юм байсан. Гэхдээ онгоц болгон өөр шүү. За гэхдээ түгээмэл байдлаар бол нэг ийм юмнууд үнэтэй байсан. За үнэгүй зүйлүүд бас үнэгүй гэдэг нь таны анх захиалсан аяллыг чинь тэр юунд хамраг одоо нийлцэн гэсэн юм уу гэж хэлэх юм уу тийм одоо үйлчилгээнүүд байж байгаа. Ер нь бол логикоор бодоход хизээч ингээд заавал үнэтэй байх тийм маш өндөр үнцийг агуулсан зүйлүүд бол үнэгүй байж байгаа нь үнэхээр гайхалтай тавдахыг бол би болгодгоо. За энэ дээр бүртгэл үүсгэсэн бол та нэг хүн яг үнэгүй авч явж байгаа шүү. Та хуримтлалтай бол та нэг найзыгаа юм уу эсвэл одоо хань ижлэн тий яг тэрэн дээр бол нэг ширхэг цент ч нэмэхгүй та үнэгүй авч явж байгаа. Энэ бол үнэхэрийн үнэгүй зүйл юм аа нэг байгаа шүү. За хотоос хот одоо ингээд усаас усын хоорондох зардал гэдэг юм маш том зардал байдаг байхгүй юу? За үнэхээр усан онгоцон дээр та гарсан л бол тэрэн дээр бол ямар ч нэмэлт байхгүйгээр хотоос унтаж байгаа л өглөөс ирэхэд чинь шинэ хотод очиж тэгэл бууж хот үзэж байгаад эргэж онгоцоо хөдөлгөхөөс өмнө эргэж суугаад дараагийн хот руугаа ингээл хоолоо идэл наранд бие шараал сайхан одоо тий вискигээ шимэл ингээд гівтэж ядал чин дараагийн хот руу явж идэг. За энийг бол үнэхээр үн цэнгүй зүгээр л байж ах хэвээр ойлгомжтой зүйл шиг би ерөөсөө хүлээж авдаггүй. Надад бол үнэхээр их мөнгө харагдаад байдаг. Яагаад гэвэл ингээд бид нар энэ одоо Европод хотоос хотын хооронд явахдаа ямар их мөнгө одоо замын зардал бензин тос маш өндөр болсон шүү дээ. Энэ Оросын дайнаас ч юм болоод за тэгээд автобус унааны мөнгө тэр галт тэр гэдэр чинь бүр дийлдэхэ байсан. Эсэх онгоц шиг үнэтэй болсон тий. Тэгэхэд ерөөсөн тэр олон мянган километр зайтай улсын хооронд зүгээр халуун орон дотроо унтаж явахтал очичоод байгаа нь бол үнэхээр энийг зүгээр дурдахгүй өнгөрч болохгүй санагддаг байхгүй. Тэгэхээр энэ бол маш их үн цэн шүү. За дараагийн үнэгүй юм гэх юм бол онгоцон дээр хүүхэд харах үйлчилгээ үнэгүй ээждэг. Мэргэжлийн одоо багш нар таныг насны хүүхдийн одоо сонирхолтод зориулсан тийм тусгай хангалттай өрөө цэцэрлэг шиг тий ясл өдөр өнжүүлэх шиг ингээд таны хүүхдийг хүлээж аваад таныг ингээд газраа ил хийгээд ирэх хооронд чи хүүхдийн чинь хасраа гараад байж ах нь байна. Эсвэл та нөхөртөөгөө хантайгаа оройн зог хоёулахнаа ингээд болзоо хийгээд оройн зог барихаар явмаар идэг хүүхдээ үлдээмэр бол тэнд ингээд орхиж болно. Тэгэхээр зэрэг энэ бол бас маш сайхан үйлчилгээ. Тэгэхгүй бол ингээл өрөөндөө орхичоод бас санаа зовоол тий арагшаага хэрвээ бага насны хүүхдийг бол бас ганцаараа орхиж үнэхээр зүрхлэхгүй шүү дээ тий. Гэх мэт ингээд энэ асуудлыг ингээд шийдэж өгчдгөө. За өшөө спортын арга хэмжээ заяа өглөөний гүйлтээс эхсүүлээл орой юу хиймээр байгаа юм спорт, чөлөө цагийн активийн үйл ажиллагаа одоо гар бөмбөг тоглох юм уу, сакс тоглох юм уу, эсвэл гүүх юм уу, алхах юм уу, фитнес рүү орох юм уу, бүжиг сурах юм уу, йога хийх юм уу. Энэ бүх юмны заал, танхим, төгөөрөмж тэгээд тэр байтугай мэргэжлийн багш нар нь хүртэл танд үнэгүй бүгдийг заагаад сургаад ингээд таныг одоо ороод ирэхээр чинь ингээд юу хиймээр байгааг чинь заагаад байждгаа. За тэгээд мэдээж фитнес клубыг нь бол бүрэн хэмжээнд ашиглаад ийм спортын мэргэжлийн багуу төртөл зүгээр аялангаа дасгалаа хийгээд ерөөсөө ингээд буух газараа буугаал тэн дээрээ идэж уугаал тий ингээд үнэхээр ингээд бэлэн одоо хоол унд бүх юм нь бэлэн байхаар чинь бид нар завсар зайд нь гүйж орж
хоолоо идчихэл тэгэл ерөөсөө дасгалаа хийгээд ингээд бэлтгэлээ хийгээ явж идэг ийм спортын багуу төртөлбөөнөөр явж байхдаа би таарж ирсэн. Тэгэхээр ийм гоё фитнес өрөө заалууд ингээд бүрэн хэмжээгээр ингээд онгоц болгон дээр байж идэм билээ. Окей. За энэ маань үнэгүй байх нэ. За дараа нь тэгээд Латин Америк юу байдгийг те зумба, самбо гэл ингээл бүжиг мүжиг сурыг чинь багш нар бүгдийн заагаад бас тэн дээр чинь гоё байж идгээ. Үнэгүй. За дараагийн үнэгүй юм байна шүү. Урлаг, соёлын үйл ажиллагаа, театр, лайв хөгжим, концерт, одоо цирк юу байдгийг, акробат энэ бүх дээд зэрэглэлийн гоё чанартай одоо үзвэрүүд үнэгүй байж идэг. За энэ үзвэрийн хувьд бол бас бид нар үнэхээр мартаж болохгүй ямар өндөр үнэтэй болохыг. Нэг тоглолт бол тэгэл одоо $100-оос буухгүй шүү дээ ер нь бол. Тэгэхэд чинь өдөр болгон хэдэн янзын бид нар юмыг үзэж хараад тэн дээрээ явж идэг үн төлбөргүй. За энэ үн төлбөргүй үзэж харах юм юунаас гадна хамгийн их мөнгө ордог. Тэгээд эмэгтэй хүмүүсийн хувьд ачаа болдог нэг асуудал байдаг нь хоол хаа яваа газар гэрийнхнийгээ өсгөхгүй юмсан, хүүхдүүдээ өсгөхгүй юмсан. Тэгсэн мөртлөө төрөвчөө бас багахан одоо хэрэглээд хэмжихэмсэн гэсэн нэг юм стресстэй байдаг. Тэг хэмнэмээр байдаг. Тэгсэн мөртлөө гоё юм идмээр байдаг. Тэдэртээ бас ая тав тухтай явуулчмаар байдаг. Нэг ийм зовлон байж идэг. Тэгвэл энэ дээр хоол унд үнэгүй байж байгаа манайхаа. Тэгэнгүүт хүн болгон юу идмээр байгаагаа өөртөө сонгоод хүн болгоны дуртай ямар нэгэн л идэх юм нь байж байгаа тэн дээр заяа. Тэгээд хэн дуртай нь хийх юмаа хийгээд спортоо хийн үү, бүжгээ хийн үү, ямар хоол идэхийн тэрийгээ ингээд хүн өөрсдийнхөө юмыг хийгээ хариуцаад ингээ явчингууд бидний нуруунд дээр байдаг эмэгтэйчүүдийн нуруунд дээр байдаг одоо тэрийг нь яана энийг эднэрийг уйдуулчих вэ юу хийлгэнэ гэдэг тийм юм байхгүй болоод жинхэнэ өөрийнхөө дуртай юмыг хийгээд өстой наран биеэ шараад онлайн бизнесээ хийгээд компьютераа асаачаад сайхан хитэж явах тэр гоё цаг тэн дээр бүрддэм билээ. За өстой жинхнээсээ онлайн бизнес хийдэг хүмүүсийн бизнес шүү. Бас бизнес утгаар нь ойлгох юм бол тий. За тэгээ ийм гоё байгаа. Тэгэхээр хоол гэдэг юм бол асар өндөр үнэтэй болсон тий. Энийг бол манайхаа зөвхөн Монголд одоо юмны үнэсэд байгаа юм биш. Европ бүр хинээ алдсан. Одоо бид нар нэр үнэхээр $100-аар юу ч авч хүрэхээ болоод байгаа шүү дээ. Ер нь бол. Тэ үнэхээр нэг жилээс жилд актер одоо өсөж байна. Тэгэхээр бид нар энэ тэнд зүгээр ингээд нөгөө далайн аяллаараа биш аялаа явж байхад ингээ хоолнд одоо ингээл орохоор ганц удаагийн нэг суугаал хоол идэл басхад €30-оос доошоо ерөөсөн гарахгүй шүү дээ. 30-аар 5 хоол идүүлэх юм. Зүгээр яг би мэдээж бүр хямдхан гудамжны ийм жижиг сажиг 100 яриаггүй л дээ зүгээр яг нэг айтайхан газар айтайхан хоол идээд гарыг бол хамгийн хямдхандаа 30-аар €30 хоол иднэ. Энд чинь 100 гаруй мянган төгрөг байхгүй Монгол төгрөг. Ерөнхийдөө ийм актер үнэтэй байгаа. Тэгэхээр энэ бүгд маань 24 цагийн турш баг худалчин чи жин нэмхээсээ л айдгүй юм бол идэж чадаа шингээж чаддсан бол хоол маань тэн дээр үнэгүй байдаг шүү. За энийг ингээд хэлэхдээ таатай байна. За юу үлдсэн бэ? За ерөнхийдөө ингээд үнэгүй юмнууд гэдэг дээр бол ингээд ойлгочиход болно. Тийм. За тэгээд онгоц болгон мэдээж юм гэсэн өөр ингэсэн програмтай өөр гэсэн хөтөлбөртэй ийм байгаа дахин давтагдашгүй өнгө аястай, загвар хийцтэй тий ийм байж идэг. За тэгэнгүүт бид нар өөрсдийнхөө онгоцоо ингээд сонгоод аялаад эхний аялаа хийгээл буух болгондоо хүн улмал их юм сураал ингэдэм байх тэгдэм байх те одоо дараа нь ингэж явнаа тэгж явнаа гэсэн ийм туршлага хуримтлуулаад дараагийнхаа хүмүүстэй зөвлөөл ингээд гоё болоод идэг. Тэгэхээр зэрэг эхний удаа бол бүх юм жоохон ойлгомжгүй л ээждэг те зөвхөн хүний амнаас сонсоод ингээд. За тэгэхээр ер нь бол нийтд нь ингээд дүгнээд хэлэхэд бүх ая тав тух нэг дор тэгээд амралт бас зугаалга нэг дор бид нар ингээд үүргэвчээ үрээд ямар нэг газрын хямдхан буудалд хоноод юмаа ингээд мөнгөө ингээд багахан мөнгөөр нэг юм ахиудхан зам туулах гал могооноор дамжаал ингээд аялаа явж байгаа тэр аяллаа тухай яриаггүй шүү. Бид нар амралт гэдэг зүйлийн тухай ярьж байгаа. Аяллаас гадна амралт тэгээд тав тух тэгээ алжаалаа тайлах тухай яриад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь хоёр өөр бас категори байгаад байгаа шүү. Зүгээр үүргэвчтэй аялал хийгээл эсвэл дугуй унаал хотоос хотын хооронд давхаал тэгэл хямдхан нэг газар буугаал унтаал тэгж нэг амарснаа нэг хямдхавтар нэг юм идэж олж идчихэл тэгэл цаашаа зам туулаад яваал тэгснээ хот улс үзэж гэнэ гэд ингэж явдаг аялал байдаг.
тэрэнд дуртай хүмүүс байдаг үгүйсгээгүй. Гэхдээ энэ аялал бол өөр шүү гэдгийг хэлж байгаа. Энэ аялал бол 5 одтой стандарттай, үйлчилгээтэй, таныг жинхнээсээ ноёнтой хатагтай гэж амьдралд чинь мэдрүүлэх, үйлчилж өгж байгаа энэ гоё аяллаа тухай ярьж байгаа шүү. За. Окей. За. За ийм байна. Тэгээд аяллаа тухайд бол хуримтлаа үүсгээд ингээд аялаад эхлэх юм байна. За манай багийнхны сая одоо Дубай, Арабын Эмират болон бусад Арабын орнуудаар аялах аялал маань бол захиалагдаад ингээд явж байгаа. Бид нар бараг ингээд 20-д хүмүүс явах гэж байгаа. За бид нар дараагийнхаа аяллыг хаашаа төлөвлөж байгаа гэхээр Ази аялал төлөвлөж байгаа. Тэгээд ер нь бол хаашаа ч явах гэсэн аяллыг гэж та боддог болов төлөвлөгөө хүнд хэрэгтэй. Төлөвлөгөө байж ээж та стрессгүй нэг дор нөгөө нэг их мөнгө зарахгүй те ингэж гоё аялдаг байхгүй. Тэгэхээр төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөхийн тулд танд гишүүншлэл хэрэгтэй байгаад байгаа юм. Тэгээд энэ бусад аяллуудаас далайн аяллахаа давуу талыг би юу гэж та нартай хэлээд байгаа вэ гэхээр та ерөөсөө нэг дор их мөнгө төлөхгүй юм байна. Тэгээд нэг дор бүх зүйл байгаа юм байна. Тэ хэрвээ та одоо ингээд аяллаа чинь зам хэрвээ урт олон улс орныг одоо тойрсон, олон улс орноор орсон, олон хоног явж байгаа, өшөө дээр нэмээд усан онгоц чинь олон одоо одтой тий 6 одтой 5 6 одтой өндөр зэрэглэлтэй байх тусмаа мэдээж яриг үнэтэй тэр бол ойлгомжтой. Туулах зам чинь урт байх юм бол мэдээж үнэтэй олон хоноо гэсэн үг шүү дээ. Олон хоног далай дээр та явна гэхэд бол олон хоног тэр усан онгоцон дээр та ус хэрэглэн, хоол хэрэглэн, юу байдгийг бүх үйлчилгээг аавна. Тэр бүх мөнгө чинь тэнд зардал тэн дээр урсаж байгаа учраас та олон хоногийн л аялал авбал мэдээж үнэтэй байна тий. Тэгээд манай одоо монголчуудын маань нийтлэг авж байгаа аялал бол нэг 7-оос 14 хоногийн аяллуудын хооронд л захиалгууд их хийгддэг. Гэтэл энэ далайн аялал чинь одоо бүр сүүлийн үед ер нь бол далайн аялал маш урт хугацааны их байдаг болсон билээ. Хүмүүс далай дээр явах нь газар дээр аялахаас илүү одоо хямдхан тав тухтай болсон гэж үзэж байгаа хүмүүс их нэмэгдэж байгаа гинэ. Тэгээ сүүлийн үед хүмүүс бүр тэр байтугай нэг Америкийн 2 гэр бүл байшингаа зараад үлцэн амьдралынхаа турш одоо ингээд далай дээр өрөө өслөөд явж байхаар шийдсэн гэд ярьжсэн тий. Тэгэхээр ер нь бол аялыг айгүй чухалчилдаг болчиход байна. Гол нь бид нар нөгөө амьдралдаа зориулах үнэтэй чанартай тэр цагийг хоёр биендээ өгөх гээд байгаа мó гэр бүлдээ өгөх гээд байгаа мó тий тэр өөрсдийнхөө баяр жаргалд өгдөг тэр сэтгэл зүйн тайван амгалан болгодог тэр одоо зүйлдээ зориулах гээд цагаа гаргах гээд штэ. Тэгэнгүүт зэрэг биднэрт хоол хийх цаг хоолоо бэлдэх гээд явах цаг, тэр хоолны материалыг худалдаж авахгаа явах цаг, тэгэл нэг илүү дутуу биднээс зайлшгүй гардаг амар их цаг байгаас бидний цагийг үрж идэг. Тэрнийхээ оронд яах нь вэ? Бэлэн тэр хүмүүсийн хийсэн хоолыг идчихэд тэгээд тэр хэмнэсэн цагийг юунд зориулах гээд байгаа юм гэхээр өөрийнхөө тав тух тэр айтай тухтай байдал, тэр спорт, тэр ном унших гээд байгаа мó, кино үзэх гээд байгаа мó, хайртай хүмүүстэйгээ хамт гоё аял зугаалах тэгэл бүх тэр өөрийнхөө дуртай юмыг хийхэд тэр нөгөө цаг нь гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэн дээр хүмүүс анхаарал тавьдаг болсон байна. Амьдрал ангаанц юм байна, богинохон юм байна. Амьдрал гэдэг чинь өөрөө ийм одоо тэмцсээр байдал дуусах ёстой эд биш байх нь байна гэдэг үн цэн өгдөг хүмүүс бий болчиход байгаа байхгүй. Тэгэхээр аялал бол үнэхээр одоо цагийн орчин цагийн тренд болж байгаа салбар мөн. Үнэхээр тансаг салбар мөнгө маш их зарцуулагдаж байгаа салбар мөн. Гэхдээ хүмүүс том байшинтай их мөнгө хураасан байхаасаа илүү аялыг зугаалыг хайртай хүмүүстэйгээ хамт бай, юм үзье, нүдээ баясгая те сэтгэл зүрхээ баясгая гэдэг болсон. Тэгэхээр зэрэг энэ өөрчлөлт маань те хүний оюун тархинд явагдаж байгаа өөрчлөлт шүү дээ те хүмүүс тэр материалын байдлыг одоо тренд мод гэхээсээ илүү ийм гоё аялаж маялал ингээл мөнгийг тэр юунд зориулж ийн вэ гэдгээс хамаарат тренд өөрчлөгдөж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр ийм гоё одоо салбар дээр та нар маань өөрсдийгөө ингэж одоо шинээр дахин нээгээ тий аялж явах үед хүн маш гоё
тайван амгалан болдсон байна. Шин санаа оноо толгойд ордсон байна. Амьдралыг өөрөөр хардсан байна. Би ч одоо ямар их стресстэй амьдрдгийн те. Ийм гоё хорвоо ертөнц байсаар байхад чинь юуны төлөө би ингээ стресстэй дэдгийн ингээл те. Тэгэл ерөөсөө аялдаг болъё. Олон аялдаг болъё. Хүүхдүүдээ аялуулъя. Ээж аваагаа аялуулъя. Энэ сайхан юмуудыг хайртай хүмүүстэй үзүүлье гэж хүн чинь ингээл улам л их юм бодож сэтгэл ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр аялах тусмаа хүн улам л одоо уужуу тайван болоод нүдэ нэгээд өөрийгөө олоод чаах шиг байдгийн байлгүй шүү. Тэгэхээр та нарыгаа ингээд аялалдаа одоо орж ирж байгаа мэдээлэл авж байгаа хүмүүстээ баяр хүргэмээр байна. Тэгээд хэн таныг өнөөдрийн зүмд өрсөн бэ? Тэр хүмүүстэйгээ холбогдоод дараагийн шатны мэдээлэл аваад бүртгэлээ хийлгээд хоримтлаа эхлээд ингээд эхлээрэй гэж хэлмээр байна. За миний зүгээс мэдээлэл маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараа нь би бас зүүмтэй байгаа миний цаг байж байгаа итрээд явж байна. Хэдэн асуулт асуух хүмүүс байвал асуулт асууж болно шүү. За би бичлэгээ өвчгсөн дуусгачих. Мэдээлэлд орж ирч чадаагүй амжаагүй хүмүүстэй зориулж би бичлэгээ хадгалаад тавиад өгчнөө. За анхаарал тавьсанд баярлалаа.